Хамтарсан засгийн газар хурдтай хөгжлийн төлөөх зориг гээд 14 мега төсөл 28 он гэхэд нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг $10,000 хүргэж эдийн засгийг 3 дахин тэлнэ гэдэг ингээд том зорилго төвшүүлээд ажил руугаа орсон. За эхний 2-3 төслүүд бол яваад бас амжилттай явж байгааг харж байна. За 14 мега төсөл гээд нэрэндээ нэг сүрдээд байгаа боловч тоогоор нь үзэх юм 14 их ажил. За энэс нэг 4-5 нь одоо ингэ хөдлөх гээд байх шиг байна. Яг би юм асуухгүй гэж бодсон. Тэгээд танилцуулгатай холбоотой асуугаасаар аргагүй болчлоо. Бид нар төгж байгаа энэ танилцуулга 14 мега төсөлт болохоор 25 онд энэ 5 төслүүлэгч. 26 онд дахиад 5 төсөл. Тэр 5 төсөл нь одоо 5 толгой 450 мегаватт улааны цахилгаан станцын гүйцэтгэгч сонгон шалгаруулах гэж. Зэс боловсруулах үйлдвэрийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах гэдэг. Энэ 14 мега төсөл чи 28 он гэхэд эцсийн байдлаар бүгд ороод нөгөө нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн чи $10,000 хүрсэн байх хэрэгтэй байсан. Тэгээд 27 онд 2 ажлын тавьдсан. 28 онд 2 ажлын тавьдсан. Чи 2024 оноос эхлээд 14-лөө явчих хэрэгтэй шүү дээ. Бичиг заасны ажилд дууссан 14 их ажил. Мега л гэдэг нэрний ард яваад байгаа болохоос. За нэгдүгээр асуудал, хоёрдугаар асуудал гэх юм бол аль ч улс энэ эрчимжлэгийн асуудлыг их шийдэж аж үйлдвэрийн салбар бус салбарууд нь явдаг. Дэд бүтцийн асуудлыг шийдэх ёстой. Өнөөдөр 103 орчим их хурлын гишүүний гарын хэсэг зурулж хагаад эрчим хүчний яамны сайд хариуцлагагүй байгаа. Зөвхөн эрчим хүчний үнийг юмсан. Ямар ч бодлогын өөрчлөлт хийхгүй. Гадна дотны хөрөнгө оруулагч нар ялангуяа бидний ажлын хэсгээр энэ Германы элчин сайдын яамныханд бас уулзсан. Тэгэхэд 3 компани орж ирчээд танай хууль хэрэгцсэн докторгүй байдал энэ дөрөмж чинь давж гарахгүй хөрөнгө оруулагч нар гараад явсан гэж. Тэгээ ямар их ашиг нугатаад байдیں۔ Бөөрөлжүүд хотны илж хийсэн. Одоо тэр нөгөө баян билүү? Цахилгаан станц, дулааны цахилгаан станц, цогцлын сайдын хамааралтай гэж яриад байгаа. Хэрвээ ийм байвал ийм эрх ашигын хамааралтай сайд энд байгаад энэ Монгол улсыг хөгжилж хааш явах юм уу? Гантмөр сайд энэ дээрээ та тэргүүн шадар сайд бүх сайд нар авсан гэж манлааж ажиллаж байгаа. Доороо байгаа сайд нартай энэ хамааралтай бол тэднийг болиулаад ажиллаа өргөжлүүлэх бол энэ улс эх орны хөгжил яг бодтуунийг хэлэхэд бол явааргүй харагдаад байна шүү. Нэгт хоёр дэх юм бол усан бүтээгдэхүүн ерөнхий газраас мэдээлэл авах 50,000 орчим компани хаалгуудад барьсан байна. Тэгээд түрүү таваас хэлж явах юм. Ер нь энэ төслүүдтэй ингээд төр хөрөнгө оруулалт хийгээд явъя гэж. Тэгээд төр нь тодорхой хэмжээний юм аваад ингээд явъя гэж нэг юм өгүүлбэр хэлчих юм. Тэгээд цаашдаа ингээд төр бүх юм аваад явах юм уу? Одоо нэмж авах юм уу? За очрол гүшүүнд гүйцээж асуух 1,000 төгье. Хувийн хвшлээд хэмжээд явах юм. Энд чинь ардчилсан Монгол улс. Хувийн хвшил байхгүй бол энэ дотор төлөгч нар чинь байхгүй болно. Энэ олон мянган компаниуд хаалгаа барьсан байж хахад манай засаг төрөд юу бодож байна? За 3 дахь асуулт нь дахиад. Улсын төсөв тасарсан гэж яриад байна. Энийг одоо тэргүүн шадар сайд мань ороод ирлээ, яамдынхаа ороод ирлээ. Бодтойгоор нэг хэлчмээр байгаа. Хэдийн хурлын гишүүд гарч ирээд ингээд дуграад байдаг. Яг тасарчаад байгаа юм уу, тасраагүй байдалд байгаад байгаа юм уу? Тодтол хийх юм хийхгүй юм уу? Одоо ихтэй юм ярихгүй юм ингээд улам хэцүүдэл эхэлнэ. Энд бас нэг тодорхой хариулт авчмаар байгаа даа. За хамгийн сүүлийнх нь иргэд өөрсдөө эрчим хүч үйлдвэрлэе гэд одоо гэр хороолт бодиттой жишээ ярихад 380 толбогдсон 220 толбогдсон айлууд цэргийгт эрчим хүчээр өөртөө эрчим хүч үйлдвэрлээд илүүгээ төрлөө өгье гэхээр за гандамар сайд асуултанд хариулъя. За эрхэм гишүүний асуултанд хариулъя. Ер нь бол 14 мега төслийг одоо 4 жилдээ хуваагаад тэгээд эхлүү одоо төгсгөл рүү зарим нь эхлэнэ гэж ойлгож болохгүй гишүүнэ. Бид нар өнөөдөр эхэлсэн одоо яг бодтойгоор мөнгө нь ороод хөдлөөд эхэлж байгаа төслүүдээ 5 төсөл газар нь авагдаад ингээд асуудал нь шийдэгдсэн гэдгээ бол хэлж байгаа. Дараагийн төслүүд бол энэ ондоо багтаагач эхлэх юм байна. Дараа жил эхлэх юм байна. Түүнээс биш бүгдэн хуваарлж тавьчих. За энэ тавыг эхлүүлсэн одоо үлдсэний дараа жил болоо гэж байгаа зүйл байхгүй шүү. Зүгээр явцын тухай мэдээлэл тань дээр байгаа гэдгийг хэлмээр байна. Нөгөө талдаа одоо хэн нэгэн сайдыг ч юм уу хэн нэгэн даргаыг одоо хардаад хэрэггүй.
Энэ хамтарсан засгийн газрын ач холбогдол юу вэ гэхээр харилцан хяналттай байгаад байна. Харилцан хяналттай учраас аль нэг хүн эзэн уусан асуудал бол одоо ямар нэгэн байдлаар өнөөдөр хүртэл гарсангүй. Би одоо бодит ажлуудыг хараад сууж байгаа хүний хувьд эрчим хүчний төслүүдийг албаар аль нэг сайд нь гацаагаад тэгээд өөр газарт одоо өөр хүнд арын хаалгаар ямар нэгэн ажил өгж байгаа гэж юусаа харахгүй байна. Гол юм бол 5-7 нүүрсний уурхаан тендерийн маргааны л асуудал байна. Бусдуудыг нь бол маш богино хугацаанд сэргээгдэхийн төслүүдэд шалгаруулад авчираа танилцуулна гэд эрчим хүчний сайд маань хэлсэн байна. Нөгөө талдаа бол эрчим хүч, барилгын зөвшөөрөл, эрчим хүчний зөвшөөрөл гэсэн энэ асуудлуудаар асар их хүнд суртал байгааг бол ойлгож байгаа. Тийм учраас бол бид нар эрхчил яг энэ бизнес тэг болж байгаа асуудлуудыг бүрэн шийдэх ийм он жил болгоно. Энэ ондоо багтаагаад бүх хууль эрх зүйн бэлтгэл ажиллаа бүрэн хийнэ гэсэн ийм төлөвлөгөөтэй засгийн газар ажиллаж байгаа. Ингээд эхлэх юм бол хувийн хвшлийн орон зай маш тодорхой болж эхэлнэ. Хувийн хвшил рүү халддаг, хувийн хвшлийн ажлыг ямар нэгэн дунд шатны дарга нь таслан зогсоодог. Эсвэл тэнд ямар нэгэн төрлийн албан хаагчийг аргадаж явах хэрэг гардаг ч гэдэм үү. Энэ асуудлууд бол их өөр болно гэдэгт бол би эргэлзэхгүй байна. Хаана яагаад яг хувийн хвшил ажил хийх гэхлээр гацаад байна вэ гэдэг нь бол бид нар тодорхой судлаад гаргацсан. Энэтэй холбоотой хуулиуд дээр одоо сууж байгаа шүү гэдгийг эрхэм гүшүүнд хэлье. Баярлалаа.